За сайн байцгаана уу? Та бүхэндээ дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцох арга зүйн талаар танилцуулъя. За дотоодын нийт бүтээгдэхүүн гэдэг нь тухайн улсын хил хязгаарын дотор тайлант хугацаанд шинээр бий болгосон нэмэгдэл өртгийг хэлдэг. Дотоодын нийт бүтээгдэхүүн нь эдийн засгийн хэмжээг харуулдаг гол үзүүлэлт юм аа. За эдийн засгийг хэрхэн хэмжих, тооцох талаар олон улсын байгууллагуудаас хамтран боловсруулсан үндэсний тооцооны систем гэж зөвлөмж байдаг. Энэ зөвлөмжийн дагуу өөрийн орны онцлогийг тусган дотоодын нийт бүтээгдэхүүний аргачлалыг боловсруулсан. За дотоодын нийт бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн арга, эцсийн ашиглалтын арга, орлогын арга гэсэн 3 аргаар тооцдог. За үйлдвэрлэлийн арга болон эцсийн ашиглалтын аргаар оны болон зэрэгцүүлэх үнээр улирал болон жилээр тооцдог. Харин орлогын аргаар оны үнээр жилээр тооцдог. За оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүн нь тухайн цаг үеийн үнээр үнэлэгдсэн дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг харуулдаг. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний салбарын бүтцийг харуулдаг. Харин дотоодын нийт бүтээгдэхүүнийг зэрэгцүүлэх үнээр тооцсноор эдийн засгийн бодит төсөл бууралтыг харуулдаг. За үйлдвэрлэлийн арга. Үйлдвэрлэлийн аргаар тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүн салбаруудын шинээр бий болгосон нийт үйлдвэрлэл нэмэгдэл өртгийн хэмжээг харуулдаг. Манай улсын хувьд 19 салбараар нэмэгдэл өртгөө тооцдог байгаа. Нийт үйлдвэрлэлтээс нь завсрын хэрэглээгээ хасаад нэмэгдэл өртөг гардаг байгаа. За үүн дээрээ бүтээгдэхүүний татвараа нэмээд татаасаа хасаад дотоодын нийт бүтээгдэхүүн маань зах зээлийн үнээр гардаг. За дараагийн арга нь бол эцсийн ашиглалтын арга. За энэ нь тухайн жилд шинээр бий болсон нэмэгдэл өртөг хаана хэрхэн хуваарлагдаж байгааг харуулдаг арга байгаа. За тооцохдоо эцсийн хэрэглээн дээр хөрөнгийн хуримтлаа нэмээд цэвэр экспортоо нэмж тооцдог. За эцсийн хэрэглээнд өрхийн хэрэглээ, өрхөд үйлчилдэг ашигын бус байгууллагын хэрэглээ, төрийн байгууллагын хэрэглээ ордог. Хөрөнгийн нийт хуримтлалд үндсэн хөрөнгийн нийт хуримтлал, материалын хэрэглэдийн хөрөнгийн өөрчлөлт, үнд зүйлс ордог. Харин цэвэр экспорт нь бараа үйлчилгээний экспортоос бараа үйлчилгээний импортыг хасч тооцдог. За дараагийн арга нь бол орлогын арга. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцсны үр дүнд эдийн засгийн нэгжүүдэд бий болсон ашиг орлогыг харуулдаг арга байгаа. За тооцохдоо цалин шагнал урамшуул дээр үндсэн хөрөнгийн хэрэглээг нэмээд үйлдвэрлэлийн болон импортын татвар татаасыг нэмээд үйл ажиллагааны ашиг холимог орлогыг нэмж тооцдог ийм арга байгаа. За дотоодын нийт бүтээгдэхүүний мэдээллийн их усүр. Мэдээллийн их усүрийг албан ёсны статистик мэдээлэл, захиргааны статистик мэдээлэл гэж хоёр ангилдаг. За албан ёсны статистик мэдээллийг тоолго, судалгаа, мэдээ тайлан гэсэн 3 хэсгээс бүрддэг. За тоолгод аж ахуйн нэгж байгууллагын тоолго, хүн ам орон сууцны тоолго, хөдөө аж ахуйн тоолго ордог. Судалгаанд өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа, ажиллах хүчний судалгаа, далд эдийн засгийн судалгаа ордог. За өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа, ажиллах хүчний судалгааг улирал бүр явуулдаг. Харин далд эдийн засгийн судалгааг 5 жил тутам суур судалгаа явуулж түүний үр дүнд нь үндэслэн жил бүр бусад мэдээллийн их усүрийг ашиглан жил бүр тооцож оруулдаг байгаа. За мэдээ тайлан аж ахуйн нэгж байгууллагаас сар улирал жилийн давтамжтай мэдээ тайлан цуглуулдаг байгаа. Энэ мэдээ тайланг ашиглан дотоодын нийт бүтээгдэхүүнийг улирал жилээр тооцдог байгаа. За захиргааны статистик мэдээлэл. Сангийн яам Монгол банк санхүүгийн зохицуулахаараа татвар эрхний газар гэх мэтчлэн байгууллагууд өөрийн харьяалагдах аж ахуйн нэгж байгууллагаас мэдээ тайланг цуглуулж үндэсний статистикийн хороонд эргүүлдэг. За албан ёсны статистик мэдээлэл нь үндэсний статистикийн хороонд байрладаг бизнес регистрийн санд бүртгэлтэй аж ахуйн нэгж байгууллага дээр тулгуурлаж явагддаг. За 2020 оны байдлаар 200 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байгаагаас 94 мянган аж ахуйн нэгж нь үйл ажиллагаа явуулж байна. Энэ 94 мянган аж ахуйн нэгж дээр нэлэнхүү төвөр судалгаа явуулаад жилд 40 мянган орчим аж ахуйн нэгжүүдээс мэдээ тайлан цуглуулдаг. За мэдээллийн урсгал аж ахуйн нэгж байгууллага нь үндэсний статистикийн хорооноос эргүүлсэн маягт заврын дагуу өөрийн байгууллагын мэдээллийг бөглөөд сум дүүргийнхаа статистикийн хэлцэд өгдөг.
Сум дүүргийн статистикийн хэлтс нь мэдээ тайлан нэгтгэхэд аймаг нийслэлийн статистикийн хэлтс төрүүлдэг байгаа. Аймаг нийслэлийн статистикийн хэлтс нь мэдээ тайлан хянан шалгаад үндэсний статистикийн хороонд ирүүлдэг. Мөн захиргааны яам тамгын газрууд нь өөрсдний хариалагдах байгууллагын мэдээ тайланг нэгтгээд үндэсний статистикийн хороонд ирүүлдэг. Эдгээр мэдээллийг нэгтгэн боловсруулж хянан шалгаад дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцдог байгаа. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцоод хилмэл болон цахим хэлбэрээр хэрэглэгчд хүргэдэг. За, дотоодын нийт бүтээгдэхүүнийг зэрэгцүүлэх хүнээр тооцох. Манай улс зэрэгцүүлэх хүнээр дотоодын нийт бүтээгдэхүүнийг тооцохдоо тогтмол оныг суур болгон авч Ласперсийн бит хэмжээний индексийг ашигладаг. Анх 1967 оныг суур он болгон авч ашиглаж байсан бол одоо 2015 оныг суур он болгон ашиглаж байна. Дараагийн суур оноор 2020 оныг сонгон холбогдох тооцоолыг хийж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг зэрэгцүүлэх үнд шилжүүлэхдээ дотоодын нийт бүтээгдэхүүнийг зэрэгцүүлэх үнд шилжүүлэхдээ хэрэглээний үнийн индекс, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тээвэр, зочид буудал, зоогийн газар, мэдээлэл холбооны үйлдвэрлэгчийн үнийн индекс, цалингийн индекс, гадаад худалдааны индекс, барилгын хүртгийн индексийг ашигладаг. Нөөц ашиглалтын хүснэгт. Нөөц ашиглалтын хүснэгт гэдэг нь улс орны эдийн засгийг дэлгэрэнгүй тодорхойлж үйлдвэрлэл, ашиглалт, орлого бүрдэлтийг нэгдсэн хүснэгт байдлаар харуулдаг. Манай улс анх 1963 онд улс ардын аж ахуйн балансыг байгуулж байсан бол 3-аас 10 жилийн зайтаагаар нөөц ашиглалтын салбар хоорондын тэнцлийг байгуулж байгаад 2013 оноос жил бүр нөөц ашиглалтын хүснэгт салбар хоорондын тэнцлийг байгуулдаг болсон. Нөөц ашиглалтын хүснэгт салбар хоорондын тэнцлийг байгуулсны ач холбогдол нь дотоодын нийт бүтээгдэхүүний 3 аргыг тэнцвүүлдэг. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний тооцоолыг салбарын хувьд төдийгүй бүтээгдэхүүний түвшинд харуулах боломжийг олгодог. За, шинжилгээ судалгааны хувьд нөөц ашиглалтын хүснэгт нь салбар хоорондын тэнцэл байгуулах үндсэн суур мэдээлэл болдог. Мөн салбар хоорондын тэнцэл нь орц гарцын шинжилгээний үндсэн болдог. За, ашиглалтын хүснэгтийг та бүхэнд харуулж байна. Багны дагуу салбарууд, хөдөө аж ахуйн салбар, олборлох, үйлдвэрлэлийн салбар, үйлчилгээний салбар. Мөрийн дагуу хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, олборлох салбарын бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, барилгын ажил үйлчилгээний үйлчилгээний бүтээгдэхүүнүүд байна. За, нийт үйлдвэрлэлээсээ завсрын хэрэглээгээ хасаад нэмэгдэл өртөг гарч байна. Энэ дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн арга. За, энэ үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хаана хэрэглэж байгааг, эцсийн хэрэглээ, хөрөнгийн нийт хуримтлал, цэвэр экспорт гээд дотоодын нийт бүтээгдэхүүний эцсийн ашиглалтын аргыг харуулж байна. За, мөрийн дагуу доошоо цалин түнтэй адилгах орлого, үндсэн хөрөнгийн хэрэглээ, үйлдвэрлэл, импортын цэвэр татвар, үйл ажиллагааны цэвэр ашиг, холимог орлого гээд дотоодын нийт бүтээгдэхүүний орлогын аргыг харуулж байна. Ингээд нэг хүснэгт дээр дотоодын нийт бүтээгдэхүүний 3 арга маань тэнцүү байдлаар харагддаг. За, та бүхэн доод болонд харагдаж байгаа энэ дотоодын нийт бүтээгдэхүүний оны үнээрх тооцоо байна. Үйлдвэрлэлийн арга, эцсийн ашиглалтын орлогын арга. 2017-оос 19-ийн оны тоо маань оны үнээрээ тэнцүү байна. Харин 2020 оны нөөц ашиглалтын хүснэгтийг байгуулаагүй тоо маань бага зэргийн зөрүүтэй байна. Энэ нь нөөц ашиглалтын хүснэгт байгуулагдсанаар тэнцдэг. Үндэсний тооцоотой холбоотой дараах үзүүлэлтүүдийг тооцон гаргаж байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнийг оны болон зэрэгцүүлэх үнээр улирал жилээр, хөдөлмөрийн бүтээмжийг зэрэгцүүлэх үнээр улирал жилээр, дотоодын нийт бүтээгдэхүүнийг аймаг бүс нийслэлээр жилээр, хувийн хвшлийн нэмэгдэл өртгийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг жилээр, үндэсний нийт орлогыг оны болон зэрэгцүүлэх үнээр улирал жилээр, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн үндэсний нийт орлогыг оны үнээр зэрэгцүүлэх үнээр үндэсний тооцооны дансуудыг нөөц ашиглалтын хүснэгт салбар хоорондын тэнцэл, нийгмийн тооцооны матрицыг жилээр байгуулан зарлаж байна. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүнтэй холбоотой макро эдийн засгийн үзүүлэлтүүд гардаг. За, жишээлбэл татварын ачааллыг тооцохдоо татварын орлогыг дотоодын нийт бүтээгдэхүүнд хувааж олдог. Мөн төсвийн
төсвийн зардлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хөв, эрүүл мэнд боловсролын салбарын зардлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хөв, үрийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хөв, экспорт импортын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хөв, хувийн хвшлийн байгууллагуудын нэмэгдэл өртгийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хөв, жижиг дунд үйлдвэрлэгчийн нэмэгдэл өртгийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хөв, мөн доктортой хөгжлийн зорилтын олон үзүүлэлтүүдийг дотоодын нийт бүтээгдэхүүний харьцаагаар илэрхийлдэг. Дотоодын нийт бүтээгдэхүүний гүйцэтгэлийг тархах хугацаа. Улирлын дотоодын нийт бүтээгдэхүүн үндэсний тэд орлогыг тухайн тайлант хугацаад дуусны дараа 45 хоногийн дараа тархаадаг. Жилийн дотоодын нийт бүтээгдэхүүнийг 3 удаа тархаадаг байгаа. Нэгдүгээрт нь болохоор улирлын тооцоололт суурилсан жилийн өрчилсөн гүйцэтгэлгээд үүнийг бол дараа оных нь 2 сар буюу тэд нэмэх 1.5 сарын дараа аж ахуй нэгжийн тайлан судалгаанд суурилсан жилийн гүйцэтгэлгээд энийг 7 сард тархаадаг. Нөөц ашиглалтын хүснэгтэд суурилсан жилийн гүйцэтгэлийг дараа оных нь 5 дугаар сард эмхтгэл болон 12 веб хуудасаар тархаадаг байгаа. Мөн та бүхэн дотоодын нийт бүтээгдэхүүний талаарх мэдээллийг та бүхэн манай 12 веб сайтны үндэсний тооцоо гэсэн хэсгээс авах боломжтой. За хүснэгт гэсэн хэсгээс дотоодын нийт бүтээгдэхүүн болон үндэсний тооцоотой холбоотой үзүүлэлтүүдийн динамикийг авах боломжтой бол салбарын танилцуулга гэсэн хэсгээс дотоодын нийт бүтээгдэхүүн болон үндэсний тооцоотой холбоотой бүх танилцуулга байдаг. За жишээлх юм бол Монгол Улсын эдийн засгийн байдал сарын танилцуулгууд байгаа. Улирал болгонд дотоодын нийт бүтээгдэхүүний тооцоо гарсны дараа энэ өсөлт бууралтанд ямар салбар яаж нөлөөлснийг дэлгэрэнгүй байдлаар үзүүлсэн дотоодын нийт бүтээгдэхүүний улирлын танилцуулга гэж байгаа. Энэ танилцуулга маань англи, монгол хэл дээр байгаа. Мөн дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн танилцуулга, бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүний танилцуулга, хөрөнгө оруулалтын танилцуулга, хөдөлмөрийн бүтээмжийн танилцуулга, үндэсний тооцооны урсгал болон хөрөнгийн дансны танилцуулга, үндэсний тооцооны үндсэн үзүүлэлтүүд гээд манай түүхэн динамик байдаг. Ямар аргачлалаар хэд хэдэн онд яаж тооцоо хийжсэн талаарх танилцуулга байдаг. Ийм гарын авлага байгаа. Мөн үндэсний тооцооны секторын данс түүний үр дүнд хийсэн шинжилгээ гэсэн танилцуулга байна. Эдийн засгийн хөгжилд жижиг дунд үйлдвэрлэлийн оруулж буй хувь нэмэр гэх мэтчлэн танилцуулгыг та бүхэн салбарын танилцуулга гэсэн хэсгээс авах боломжтой. За ингээд анхаарал хандуулсанд баярлалаа.